Эдийн засгийн өсөлт энэ онд 5.8% байх бол 2026-аас 2027-нд 5.6, 5.5% байх төсөөлт байна. Энэ оны эдийн засгийн өсөлтийг уулуурхай болон хөдөөж байгаа салбар голлон бүрдүүлэхээр байна. Засгийн бажимлын цэвэр зэс болон алтны голомж нэмэгдэх, төмөрийн өдрийн холбоорлогч тэмцэнээр уулуурхайн салбар 9 орчим хувиар, цаг агаарын нөхцөл таатай байж хөдөөж байгаа салбар 33 хувиар тус өсгөр байна. Түүнчлэн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлуудтай холбогдохоор барилгын салбар энэ онд 15 гаруй хувиар өсгөр байна. Мөн өөрлөлт бүтээний цэглэгээ станцын үйл ажиллагаа эхэлснээр эрчим хүч, хөдөөж ахуйн сэргэлттэй холбоотойгоор мах бэлтгэл нэмэгдэх нь боловсрох салбарыг дэмжихээр байна. Дунд хугацаанд цэвэр засгийн агуулмж үргэлжлэн нэмэгдэх, нүүрсний экспорт нэмэгдэх, алтны холбоорлолт сэргэх нь уулуурхайн салбарыг дэмжихээр байна. Худалдаа болон тээврийн салбар сэргэх, томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд нь уулуурхайн бус салбарыг дэмжиж, нийт эдийн засгийн өсөлт эх онуудад 5.5-аас 5.6% байх төсөөлттэй байна.